Хүний зан чанарыг яаж таних вэ? Дөрөв нэг юм гол тохиог анзаарчих ёстой. Тэгээд тэрнээс өмнө нэг зүйлийг анхааруулъя. Энэ хүмүүсийг шүүмжлээд ангилж байгаа тухай ерөөсөө биш шүү. Зүгээр л тодорхой зан чанаруудыг нь анзаараад итгэж болох уугүй юу гэдгийг танд ойлгох чинь туслах гэж байгаа зорилготой. Нэгдүгээр амжилтыг чинь яаж хүлээж авч байна? Амжилт хүнийг өөрчлөхгүй нуугдсан байсан тэр зан чанаруудыг ил гаргадаг. Жишээ нь амжилтанд хүрсэн ч хэвээрээ юу эсвэл их зан гаргаж эхэлж гинэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нь давчуу нөхцөлд яаж хандж байна? Стресс, дарамт хүн болгоны дотор байдаг зан чанарыг гаргаж ирдэг. 50 байх уу, эсвэл хариуцлага хүлээх үү, эсвэл бусдыг буруутгаад л учир зүггүй уурлах уу гэдэг маш чухал тохиол. Гуравдугаарт үг үйлдэл хоёр нийцэж байна уу? Хэлсэндээ хийж гин үү? Эсвэл зөвхөн том яриад л хэрэгтэй үедээ цогтойгоод алга болоод байна уу? Энэ хүнд итгэж болох уу, найдаж болох уу гэдгийг шууд харуулдаг. Дөрөвдүгээрт хүний араар яаж ийн гэдгийг хараарай. Магадгүй хамгийн чухал тохиол баг. Хүмүүсийн талаар юу гэж ярьж байна? Энэ маш их зүйлийг ил гаргадаг. Энэ ч нэштэй. Атаархал, шударга байдал, үнэнч байдал, бусдыг хүндэтгэх энэ төвшингүүдийг харуулж чаддаг. Тэгэхээр танд ямар тохиол илүү сонирхолтой санагдав?